Georgia, round me up in oil. I want you in my arms, so let me hold ya. Сайн мэцгэнөө намайг Жимүү гэдэг. Би бол алийн том 3 дүүтэй. Тэгээ аав ээжигээ манай хэлэн чимээг Эрдэнэлэг гэдэг. Манай аав хууль эрх зүйн мэргэжилтэй. Манай ээж маань эмч хүн байт юм аа. Тэгээд би Voice Kids show-нд ялсан хүүхэд байна. Voice Kids-ийг анх эхэлж байгаа үед яг үннийг ихэд би бол яг ерөөсөө амар өөртөө бардажсэн. Би өөрөө ер нь ялчинтай гэсэн бодолтой орж иржсэн. Тэгээд Voice Kids-ийг одоо ингээд шат ахих тусам би бол өөрөө ингээд ялагдах юм болов яах вэ гэсэн магадлал айгүйх үүсчихсэн л та. Тэгээд яг ялсны дараа амар юм гоё онцгой би тийм гайхсан мэдрэмж төрсөн. За анх ингэжээсэй. Ингээд яг Voice Kids-ийн өмнөх өдөр манай агийн өсгөрөөд өгöd хүүхд байдаг. Манай айгуу сайн найз. Тэгээд би ингээд тэр хүүхдтэй хамт танилцж байхдаа ингээд яриа суужсэн юм л та. Өсгөө надад хэлж байгаа. Миний найз чи ингээд Нагийн баг руу орчихоо. Би Тандра баг руу орчихё. Хоёулаа финалийн үеэр хамт уулзаж тоглолтъя гэж ярьж ирсэн. Тэгээд тэгээд би өгөн тэр үедээ санал нийлсэн. Тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр яг blind руугаа орсон чинь ингээд намайг дуулаад эхлэнгүүд ингээд тандрах ингээд лайк гаргаацсан. Тэгэл хамгийн түрүүнд эргэж мэргээд тэгээд тандрах айгу надад ингээд таалагдаад ингээд ямар гоё намайг дэмжиж өгч байна. Бас цааш явхад бас намайг илүү дэмжих юм байна да гэсэн бодол ороод тэгээд ингээд шууд сөрөөд тандр баг орсон. Тэ. Ер нь бол одоо уран бүтээл хий гэж бодож байгаа. Тэгээд манай өсгөрөөдөө гээд баян мөх гээд бид гурав ингээд ер нь бол гоё хамт сууж агаад гоё өг бичиж гэж ингээд ярилцъя гэж бодож байгаа. Тийм тэгээ гоё ерөөсөө одоо бол бид нар их ингээд май хийж чадахгүй шүү дээ. Зүгээр гоё бит ингээд YouTube-аас ингээд бит юм уу өөрөө ингээд бит хийдэг аппликейшнаас бит сонгож авч агаад тэгээд тэн дээр гоё үг бичээд одооноос ер нь гоё дуу зохиодог дуу зохиохыг суралцаад явъя гэж бодож байгаа. Манай Тонет гэдэг айгу том продакшн байгаа. Тэр продакшн Дэги гээд манай продюсер ах байгаа. Тэр ах маань ингээд өсгөө бит хоёрт хэлсэн байхгүй өсгөрөөд бит хоёр. Тоор хэрвээ гоё дуу бичээд таандар ах чинь таалагдах юм бол би та хоёрт тэр дууг чинь ингээ гоё бичиж өгөөд найруулж өгөө гэж хэлсэн. Тэгэхээр бит хоёр одоо ингээд бас гоё дуу бичиж ингээ таандарахаас суралцаа явъя гэж бодож байгаа. Georgia, round me up in oil. I want you in my arms, so let me hold ya. I never let you go again like I did. Oh, I used to say I would never fall in love again till I found her. I said I would never fall unless it's you I fall into. I was lost within the darkness, but and I found her. I found you. За миний хувьд одоо байдлын үе маань айгүй гоё сонирхолтой байсан л та. Яагаад вэ гэхээр групп одоо ингээд хамтын ажиллагаагаар ингээд нэг уран бүтээлийг гаргаж ийна гэхээр айгүй сонирхолтой санагдсан л та. Тэгээд манай цэлмүү их чи хоёр найз маань бас айгүй гоё ингээд хамт дуулахад айгүй гоё урамтай байсан. Тэгээд бид нар ингээд бөөнөрөө байдлын үеэр хамт бэлтгэл хийж дуусчаад гоё пицца идээд суух бол маш гоё аль жаргалтай байдаг байсан. Тэгээд бүр бэлтгэл эхлэхээс өмнө хамт гоё бүжгийн ингээд бүр ингээд байтал хийдэг байсан. Тэр бүр сонирхолтой. Тэгээд найзуудаасаа бас би ингээд илүү ингээд пицца хамт авч идэнгүүт бас ингээд хүмүүстэй илүү ингээд юм хуваалцаж идэж сурах ингээд бас иймэрхүү гоё дадал зурсуудыг илүү өөртөө суулгасан гэж боддог. Until I found her. Уушлаа. Би ярьслаа гэж штий. Би ингээд байдлынхаа бэлтгэлийг дуусаад гэртээ ирэх үед ингээд манай дүүнер маань айгуу гоё угтаж авдаг байсан л та. Хөөе миний ах вэ? Voice Kids-д авсан ах маань байна гэдэргээд айгуу гоё аз жаргалаар огтдог. Тэгээд дүүнер ахаар ингээд миний хувьд юм гоё аз жаргалын гормон юм шиг ингээд санагддаг. Шоунд оролцож эхлэх үед аав ээж маань дүүнер маань их дэмжижсэн.
Тэгээд бүхий л цаг үед ингээд мэдээж хоолойны шоу, хоолойнд бас айгу асуудал үүснэ. Тэр үед аав ээж маань ингээд сэтгэл зүгээр айгу сэтгэл зүйн тийм үг шиг айгу сэтгэл зүйд ийм болдог байсан л да. Тэгээд дүүнер маань ч гэсэн айгу сэтгэлээсээ бүхий л үед ингээд бас намайг дэмжээ суудаж байсан. Тэгээд аав ээж гэр бүлээ маань бас дэмжлэг надад айгу хэрэг болсон гэсэн нэгдэг. Миний хувьд дуу бол айгу гоё урлаг. Айгу тийм гоё үзэсгэлэнтээс нэгдэг. Дуулах үедээ айгу гоё ааж гаралтай болдог. Тэгээд мэдээж хүн мэрэгчлээсээ ааж гарал авч байгаа бол ингээд гоё амьдарч байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас би ерөөсөө энэ гоё дуулах артист болно гэдэг мэрэгчлээ ингээд өөрөөсөө салахгүй явнаа гэж бодож байгаа. Миний хувьд мэдээж таандрахтайгаа дуу хийх айгу хүсэж байгаа. Тэгээд би бас яг том зүйл ярьж магадгүй л дээ. Гэтэ бас ирээдүйд гоё Tonnet Production-д ингээд гоё хөл тавья гэж боддог. Хэрвээ бүр орж болдог бол Tonnet Production-д гоё хамт дуу хийх хүсдэг. Тэгээд бас манай ютубер Grimix ах байна л та. Тэгээд Grimix ахтайгаа хамт бас дуу хийх хүсдэг л дээ. Тийм Grimix ах маань ингээд энэ бол их амар сайн дуулдаг ч гэсэн доонууд нэг гоё соншууштай санагддаг. Тэгээ хамт дуулахыг аяг хүсдэг. Манай аав ээж хоёр гэртээ зурагтаараа ингээд караоке тавьж байгаа л нөгөө нэг хөлөөс сөөлс гэл тэрийг ингээд хамт аав үгэлдэг хэсгийн дуулаад ээж тэр ариун агчийн дууг дуулаад айгу гоё ингээд хоёулаа дуулдаг л да. Тэгээ ихтэй яг мэрэгчлэн бол дуучин биш. Гэхдээ айгу гоё эвлэхин дуулаад байдаг. Тэгээ бид гурлаа хамт дуулдаг. Тэгээд манай дүүнэр бас айгу гоё дуулдаг. Тэгээд манай эмээ хэлжсэн л дээ. Хэлжсэн надад. Ингээ манай эмээ маань ингээд танай 3-4 үеийн өмнө ингээд өөч нь дууч гончиг гэдэг хүн байдаг байсан. Тэр хүн болохоор бүх хөдөө сумын нээлтэн дээр ингээд дуулдаг байсан. Тэр үед бол нэг дуулдаг айгу ховор байсан. Тийм учраас ингээд миний хүү ингэж гоё дуулдаг болсон юм аа гэж эмээ маань надад бас хэлжсэн. Харцаар минь цэцгүүд нэхөө алагдаж ганхад байна уу дахөө аснотгийн чамда би аргагүй л тасаад байна уу дахөө аснотгийн чамда би аргагүй л тасаад байна уу дахөө